За одоо тэгэл электрон тамхитай холбоотой электрон тамхины татвар ногдуулахдаа тэр салгаж байгаа тийм эд анги болгоноор нь барыг салгаж татвар ногдуулна гэхээр чинь утаа тамхитайгаа харьцуулахад харьцангуй өндөр татвартай болдог ч юм уу тийм. Нэг талдаа харахаар аль альныхын татварыг нэмээд байгаа юм шиг хэрнэ нөгөө талдаа электрон тамхи хэрэглэгчдүүд аягүй сайн мэдж байгаа. Энэ төхөөрөмж нь яаж юугаараа салдаг яадаг гэдэг тэр болгон дээр нь татвар нэмж гэдэг юм уу. За дээр нь одоо худалдан борлуулах цэгийн тодорхой асуудлууд байж гэх мэтчлэн санал зөрөлдөх зүйлүүд бол байна. Энийг одоо учиргүй хэвлэлээр бас ингээл яриад дайн байлдаа үсэхийг бас яг өндөө хүсэхгүй байна. Тэгээд айл болох ойлголцоод шийдээд явах нь эцсийн дүндээ үр дүн зайнаар гарах зөв учраас. Яг нь ер нь нэг л зүйлийг манай хууль тогтоогч бид нар бүгдээрээ ойлгож авах хэрэгтэй. Энэ зах зээл дээр байгаа зүйлсийг тодорхой одоо эрэлтийг нь харгалзахгүйгээр шийдвэр гаргах юм бол энэ өөрөө хууль бус зүйл рүү л явдаг. Одоо бид нар жишээлбэл үнийг нь өндөр болгоод өгчих юм бол энэ чи эргээд хэрэглэгч чинь өөрөө орлого нь тодорхой хязгаартай байхгүй юу. Тэгэхээр хүний хэрэгцээ хийцээж алга болохгүй. Ямар ч хууль гарч ирлээгээд хүн тамхи татмаар бол татна. Аргалал олоол татна. Олоол татах энэ хэрэгцээ нь угаасаа арилахгүй учраас үн өсөх юм бол хямдаар далд бизнесэл цэцгэлдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд бүх зүйлийг ингээд хүний эрүүл мэндэд муу юм чинь өндөр үнэтэй байж гэдэг юм аа. Бодорхоо одоо нийгмийнхаа зах зээлийнхаа сөөр өгөгдлүүдийг авч гаргалзахгүйгээр зөв механик шийдвэрүүд гаргадаг юм бол бид нэр эргээл татварын бүртгүүлгүй баахан мөнгөний эргэлт явж эхэлнэ. Эргээл одоо хянагддаггүй дэлгүрт байдаггүй гар дээрээс тамхи худалдаж аваад эхэлнэ. Жишээлбэл архин дээр шигсэн асуудал. Хүний мансуурах хэрэгцээ алга болохгүй. Согтох хэрэгцээ эзэж алга болохгүй байхгүй. Мөнхөд байсаар ч ирсэн. Тийм учраас энэ хэрэгцээн дээр нь нэгэнт байх юм бол эрүүл чанартай бүтээгдэхүүн хэрэглэх бодлогыг төрн явуулж явах хэрэгтэй болохоос биш. Энэ арх бол муу зүйл юм аа. Эсвэл тамхи бол муу зүйл юм аа гэдэг үнийг нэмээд ингэснээрээ нөгөө хэрэглэгч нь худалдаа авах боломж нь байхгүй болонгууд нэгэнт худалдаа авах хүсэл нь байгаа юм чинь тэрэн дээр нь тоглох гар дээрээс авчиж зардаг, хуурамчаар үйлдвэрлэдэг энэ нөхдүүд л боломж олгочдөг. Тэгэхээр бид нар энэ тамхины ерөнхий хяналтын хуулийг ингээ одоо өөрчлөлт оруулаад энэ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг юм байдаг. Нэг сайхан сэтгэл гаргаад эргээд жинхэнэ утгаараа хяналтгүй, баахан баталгаагүй үйлдвэр юм биш. За тэгээ гар дээрээс баахан наймаа явуулдаг ийм нөхмөр бол түлхчихгүй дээ. Одоо жишээлбэл бид нэр тамхиг одоо нэг хуулийн залд байгаа шүү дээ. Одоо сургуулийн ойролцоо 500 м-т зарж болохгүй гэчж байгаа. Одоо худалдааны цэгийн тодорхой заачиж шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд нь ойролцоо байгаа яг ингээд хууль хяналтынхны одоо шаардлага хуулиас сахин биелүүлж яадаг тийм мэргэжлийн үйл ажиллагаа стандартаа хангаа явж яадаг дэлгүүрүүд нь огорч яадаг тийм тэд дэлгүүрүүд нь байж яадаг. Гэтэл 500 м-т нь эргэн тойронд 10-20 ширхэг түүцэсгүй гадаа зарж яадаг хүмүүс байж яадаг. Тэгээ гар дээрээс худалдаа эрхэлж яадаг. Ингээ бид нар хууль гаргаад хэрэгжүүлэх шатандаа яг юу болох вэ гэдгийг тооцохгүйгээр шийдвэр гаргачихаар эргээд эцсийн дүндээ нөгөө хэрэгцээнд байгаа хүн чинь хэрэглэхдээ л хүний гар дээрээс баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нөгөө тал дээр татварын бус орлого бүртгүүлгүй бахан мөнгөний эргэлт бэлэн мөнгөний гүйлгээ ингээл яваад эхэлдэг гэх сөрөг үр дагаврууд их бий. Тэгэхээр энийг бас бид нэр ултаа суурьтай харж шийдэх ёстой гэдэг юм байр суурьтай. Чүйсэн л тэр хуультай холбоотой тамхиныхны жоохон лобби орсон харагдаад байна гэдэг байгаа. Яа тэгэхээр янжуур тамхин дээр татвар нь 2004-оор нэмэгдэж байгаа маань. Харин бусад одоо электрон тамхин дээр болохоор 7 төрлийн татвар ногдуулахаар оруулж иржээ. Гэтэл яг нөгөө талдаа нөгөө хүүхдүүдэд нууцаар зардаг тэрэн дээр нь тодорхой заалт орж ирээгүй байна гэд харагдаад байгаа. Та үнэ. За тэгэхээр би энэ ажлын хэсэгт байхгүй. Гэхдээ зарчмын үед бол миний одоо мэдж байгаагаар электрон тамхин дээр ямар ч онцгой татвар байхгүй байсан бэлээ. Өөрөөр хэлбэл эсвэргээрээ электрон тамхи оруулж ирдэг тэр одоо бүлэглэлийн лобби ажиллаад онцгой татваргүй байлгасан болж сурах гэж шин. Тийм аз. Тэгэхээр тэрийг бол татвартай болгож байгаа нь бол зөв. Энэ бол жинхэнэ одоо шудраг ус. Дээрээс нь тамхи бол тамхи. Гэтэ харьцангуй нөгөө өөр ийм л байна. Одоо энэ дээр би өөр нөгөө тэр нарийн нөгөө ажлын хэсэгт нь ороогүй учраас нарийн юм нь бол мэдэхгүй. Одоо электрон тамхи импортлогч оруулж ирэх багсаад за далд хэлбэр шилжих ийм эрсдэл бас байгаа юм шүү гэж хардаг. Тий одоо яг ингээд явж байгаа зүйл нь электрон тамхичны дотор хэд хэдэн төрөл байна л да тийм үү. Халаадаг тамхи. Одоо хэд хэдэн брэнд байх шиг байна. Энэ болохоор аль биесээр оруулж ирж байгаа дистрибьютор байхгүй юм байна гэж ойлгосон. Vape гэж хэлээд байгаа. Одоо шингэн тийм үү. Ялангуяа энэ өсвөр насны хүүхдүүд маш их хэрэгжилж байгаа энэ асуудал байна. За тэр нэг юм тослог байдсан нь бол
уушгин дээр тодорхой хэмжээний үе давхарга үүсгдэг эргээд өвчлийн актер шалтгаан болдог гэсэн. Тэгээ яг энэ чиглэлээр судалж байгаа хүмүүсийн судалгааны тайлан мэдээллүүдийг нэлээд уншиж байгаа. Бусад улсууд олон улсын төвшин ч гэсэн яг энэ чиглэлээр ер нь ямар нөхцөл байдалтай зохицуултууд хийж байгаа юм бэ? Зарим улс орн бүр бүрхэлт нь хоригдсан ч улсууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Сингапур ч гэдэг юм уу улсууд хоригдсан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо тэр веб-ийг ч гэдэг юм уу тэр зүйлийг чинь нөгөө электрон бараа гэж оруулж ирээд байдаг. Электрон бараа гэж миний ойлгож байгаагаар будаа агш ч юм уу, шарх шүүгэж гэдэг юм уу, тоос сорогч гэдэг юм уу, угаалгын машин ч гэдэг юм уу, гэр ахуйн электрон бараа байх нь шүү дээ. Тийм үстэй. Тодорхой тоног төхөөрөмж ч юм уу одоо ингээд дэрэлддэг ч гэдэг юм уу те. Гэтэл электрон бараа гэдэг нэрийн доор орж ирж байгаа онцгой татвар төлөхгүй бүтээгдэхүүн маань Монголын залуу үе одоо хүүхэд залуучуудыг хэдэн 100 мянгаар нь одоо ингээд ховсдож байгаа юм шиг тий худалдаа авалтын хувьд үнэ хямдтай. Тэр энэ дээр ямар нэгэн байдлаар зохицуулт байх ёстой гэсэн имэл итгэл үнэмшилтэй байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг тэрийн илүү тэрийн баг гэсэн зүйл байхгүй. Тамхи бол хортой. Тамхинаас үүдэлтэйгээр олон улсын төвшөнд нас суралт Монгол улсад нөхцөл байдал ямар байгаа гэдгийг бид нар судалгаагаар бүгд харж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд бол яг ингээд соёлын хувьд бол гоё юм байна. Энийг хэрэглэх юм бол одоо их мундаг харагддаг юм байна ч гэдэг юм уу. Ингээд нөгөө хор хөнөөлийг нь бага мэдж те тань мдэггүйгээр үнийг хэрэглээд байгаа. Энэ дээр ч гэсэн бид нар бол одоо тууштай арга хэмжээ зохицуулт авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Эцэст нь хэлэхэд яг ингээд төгс энэ зөв тэр нь буруу гэсэн шийдэл бас байхгүй. Энд чинь улс болгон янз бүрээр авч үзэж байгаа байхгүй. Улс болгонд энэ чинь өөрөө шинэ харилцаа, шинэ зохицуулт байгаад байгаа. Ерөнхийдөө өөрчлөлтийг нь харахаар яг нөгөө сайдаа нийлсэнчлэн хүүхдүүдэд чиглэсэн одоо жишээлбэл яг одоо сургууль орчимд 500 м-т бол жишээлбэл ингэнэ гэсэн нарийн заалтууд ерөөсөө харагдахгүй байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд энэ хилцэх хэсэг нь ингээд яваа. Тэгээд хилцэгдээ энэ чинь хууль батлагдахын тулд 3-4 үе шатыг туулна шүү дээ. Энэ үед нь бас иргэд олон нийтийн одоо санаа оноо оролцоог заавал авах хэрэгтэй гэж харж байгаа. Тэр ер нь яг бол төсөл дээр бол хүмүүсийн иргэдийн саналыг аваад байгаа бол илүү одоо эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчид, эмнэлэг ангаахын энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс манад ямар үр дүн гараад байгаа юм, нөхцөл байдал ямар байгаа юм гэдэг тал талаас нь үнэлж цэгнэж үзээд энэ хуулийн төслийн хилцүүлгүүд явах гэж би бодож байгаа. Угаасаа энэ процедурын дагуу л явах хэрэгтэй. Тэрнээс юу шууд нэг юм төсөл оруулж ирэл тэрнийг хүчнэтэл ямар нэгэн яаралтай горин гаргаж ирээд баталчихгүй байх л гэсэн бодолтой байна. Билгүй юм ярьж байгаа. Тий. Ер нь бол нөгөө та харвал нөгөө Янжуур тамхиныханд илүү их одоо лобби орсон юм шиг Янжуур тамхиныханд жишээл 200,000 төгрөгийн татвар ногдуулж байгаа юм. Өөрчлөлтөөр. Тэгэнгүүт электрон тамхин дээр болохоор 7 төрлийн татвар оруулж ирж байгаа. Тийм өөрчлөлт орж байгаа юм. Та тэрийг нэг мэдэхгүй юм чи. Уншаагүй юм чи. Та тэрийг нэг сайн судалж хараарай. Тэгье. Ер нь одоо манай ажлын хэсэг хуралтай шүү дээ. Тэрний дараа авчихдаг хөө. Ажлын хэсэг төр хүмүүс бас нэлээд жоохон яриад ингээд. Хүүхдүүдэд электрон тамхи ч юм уу Янжуур тамхиг одоо нууцаар заардгийг болиулах чиглэлд анхаарч байгаа гэдэг байгаа байхгүй юу? Яг тэр нөгөө нэмэлт өөрчлөлтөнд тийм заалт байсан уу та харсан уу ер нь энэ өөрчлөлтийг? Тамхины хуульд хяналтын тухай хууль те. Энэ дээр бол ийм заалтууд байсан миний харахад нэгдүгürt ер нь бол энэ электрон тамхи бол тамхи мөн. Дотроо мансууруулах үстэй никотинтэй. Тэгэхээр энийг бол ер нь насан туршид хүнд бол зарж болохгүй. 21 нас хүртэл. Энийг хатуу хэрэгтэй. Гол бас өөрчлөлт нь бол энэ нөгөө хуучин электрон бараа гэж оруулж ирж ирсэн юмыг энэ бол тамхи мөн гэж оруулж ирж онцгой дотор оноо жоохон зөв гэж харж байгаа. Гэхдээ энэ дэр нөгөө нэг яг хүүхдүүдийг одоо хүүхд хамгааллын чиглэлд одоо гол зорилгон чиглэж байна гэдэг байгаа боловч яг тийм зүйл залтын та харсан уу юм? Байсан та. Тэр ер нь бол энэ чинь нөгөө насан туршид хүн тамхи хэлгийн хичээл насан туршид хүн зарахгүй болчих ш. Тийм гоц. Тэгэхээр 21 нас хүртэл энэ бол тамхи учраас зарахгүй гэсэн. За мөн одоо элдв амт оруулсан ийм зүйлийг хөргөлсөн залт байсан. Ер нь энэ амттай байна, амт оруулаад байна гэдэг чинь л хүүхдийг татаад байна шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа хөргөлж байгаа юм байна гэж харсан. Гэхдээ энэ өнөр амтны тухайд бол жишээлбэл арх ч юм уу арх содруулахундаа бол бас байдаг тий. Тэгээ тэр нь онцгой алхам. Тэгээ энэ тамхич тий. Тамхи байхгүй. Одоо энэ чинь одоо тамхи гэдэг энэ онцгой албан дотор тогтоосон ийм юм руу орж байгаа нь өөрөө нь том өөрчлөлт гэж харж. Энэ чинь хүүхдийг хамгаалахад чиглэж ийн гэсэн үг байхгүй. Тий. За.